За сайн байцгаана уу та бүхэндээ энэ сайхан өдрийн мэндийг хүргэе. Нээл тааргийн энэ удаагийн хөдзөр төлөв эхлэх бэлэн боллоо. За энэ үед хэдүүлээ гоё асууна. Та ер нь танд ямар өөрчлөлт хэрэгтэй байна? Тэнийг яаж сайжруулах вэ? Тэр талаар үзэх болно. За хавар болж байна. За нийт монголчуудын маань талан дурлаад, талан ядраад бас чанга ашиг байна. Дурлцсан хувьд байвал шууд шар адны имлэг яваарай. Ядарч байгаа хүмүүс байвал шар адны ядарган цэцэж яваарай. Ер нь яалчвал шараад явах юм байна да тэгээд. За 3 үзэр байна. Алтан заан, алтан гэгрэг тэгээд алтан луу. Энэ символоор нь юу шүү сонгож байгаа. За сонгосон гэж хайж байна. 3 2 1. За эхний хөзрөө дэлгэцгээе. За эхний хөзөр маань ингээд дэлгээ харъя. За юу вэ? Савааны боол. За найзуудаа энийг сонсож байгаа миний Монголын ард түмээ. Юу яана жоохон зоригтой баймаар байна. Тэгэхгүй бол нэг бол мэдрэл мотой дайрдаг. Эсвэл нэг юм энийг хийвэл яадаг бол энийг бол. За зүгээр бодоод үзэл та. Зүгээр энэ хөдрийг сонгосон хүн та ямарваа нэг шийдгэж аюу удаад байна. За зүгээр солонгосын визэнд ингээл оруул яах вэ гэж бодоход тэгэл бараг л хаагч хийх бодож юм. Гэтэл тэр визэнд ороод чинь өөрөө бас нэг зараг 3-аас хэдэн сарын бас хугацаа болдог үстэй. Яг тэрэн шиг та нэгсэндөө альва юм дээр хурдан шийдвэр гаргах хэрэгтэй юм дээр хурдан шийдвэр гаргахгүй. Тэгээд манай нэг юм төрийн юу яаж гардаг вүлээ? Төрөөс ямар нэг юм хийхээр яаж болдог вэ? Яг тэрэн шиг байдлаа таны шийдвэрүүд гараад байна. Та жоохон юмыг зоригтой, хурдан, шийдвэртэй бас гаргамаар. Тэгээд тэр нь өөртөө ихтэй баймаар байна. Савааны боолвол нэг залуу хүн. Хоёрт нэг юм залуу төсөөлцгөө. Нэг юм амар тийм гадагшаага тийм яриатай, хөвжөлтэй. Нэг тийм ухаалаг бол биш ээ, ухаалаг бол биш. Гэхдээ нэг юм яаж иж байгаа л нэг газар ороод орилж жарлж байгаа л хүн амныг өөртөө татаал, хамаг анхал өөртөө татж байгаа л гарахтаа нэг охин твэр газар нэг залуу сүлдэг штэ. Яг тийм төрлийн хүн. Та болохоор зөрөөд уг нь толгой сайттай гисэн ирнэ аярхан яриад гар уруу оролдоод нэг тийм болон сууждаг хүн шиг байгаад байна. Үгүй заяа. Үүнээс хойш өөр жоохон чанга ярина. Өөрийнхөө үзэл бодлыг илэрхийлнэ. Тэгээд нэгэнд та угийн ингээд явчих би баяжсан юм. Ингээд явчих би тэгэхээр мэдэж байгаа учраас та зөөр жоохон тийм зоригтой, өөртөө ихтэй дайрахад бол зөөр ингээд энэ харал та хажуугаар дүүрэг үржимс байгааз сайхан болоо л явчихна. Тэгээд тэр нь эжтэн саваа гэж өөрөө галын үзэр. Гал үзэр бол өөрөө хурдтай хурдны ойрын ирээдүйд ялангуяа энэ өөрчлөлт хэрэгтэй байна гэж байна. Ойрын ирээдүйд танд их тийм гоё боломж бололцоо. Тэр гоё юм орж ирэх гээд байна. Гэтэл та өөрөө хөгжүүлэхгүйд байна. Явахгүй байгаад байна. Нэг л их улсын хурал дээр хууль батлах гэдэг таг сууж байгаа ихтэй тийм таг хараа суугаад байна. Бүтэхгүй байна заа юу. Тэгээд дээр нь хар боол гэдэг хүч өөрөө бас залуу хүн. Уг нь боол гэж ачих загүндээ бол хөлөг батлан туслах юм байл л дээ. Эсвэл хэлчих юм уу. Залуу хүний та сэтгэлгээр явмаар байна. Би хөгшөрсөн, би 30 харсан биш. Би бол зөөрөд юм хэлээ заа юу. Би буудалд ажилласан, солонгос буудалд ажилласан. 70-80-т 90% нийлцсэн эмээ өвөнөр буудлаар явж идэв шүү. Би гарсан бодын цэвэрж байсан шүү. Тэгэхээр бас нэгснээ бодоод үзтээ. Тэр хэмжээний хөгшрүүд залуу сэтгэлгээтэйгээр явж штт. Хэд хитүүлж чадна штт. Их тийм хөгшөрцөн, их тийм ийм байх хэрэгтэй биш. Яг тийм чөлөөтэй, сэтгэлгээтэй, тийм олон юм талаас нь олон юм харж чаддаг тийм байгаарэ гэж бол тэгж өөрчлөлтөө гэж бол гарч байгаа юм заа юу. За яагаад тэгж өөрчлөгдөх ёстой юм бэ харъя. За нэг ёсондоо өөр дээр чинь уг нь амьдрал чаваас өөр чинь их гоё тийм шагналаа аваа те минийхөө бас сайн явж байна ингээ гоё орж ирж байгаа өөр чинь нөхөрч гоё гоё боломжоо аваа ингээд бас юм өгдөм байна. Данч өөрөө энэ чинь зүгээр нэг яа гэсэн үг шүү дээ. Цалингаа авч байгаа юм шиг байхгүй юу? Бас нэг тийм боломж өгнө. Тэр та боломжоо хурдан дайрч орох байт юм уу те шийдэмгийн үйл алхам хийх ёстой атал та өөрөө тийм шийдэмгийн алхам хийхгүй нэг л тийм таггаа суугаад байдаг юм байна. Болохгүй. Хөгшөө энэ чинь хүнд за яг хүнд нэг тийм 7 тийм сайн заял гэдэг юм лээ. Заяаны ханаас гадна. Энэ чинь нэг
Гэтэл та тэрнийхээ лав бас ингээд амьдрч норч гоё юмудад ерөнхийдөө нэг тийм эрэлхүү зангаас эсвэл 50 байдлаас ч юм уу яж хат нэг юм Монгол хүний нэг тийм мэдрэл тийм 50 зам мэдээж заримдаа улаан цайн ингээд улаан гэрэл асцсан байхад тэгээд бас замаар алхаж явдсан шүү тэгэл зүрхтэйс байж илээ гээд. Үгүй 50-д бол харин бүр заримдаа тийм яаруу тий хүчтэй одоо байх ёстой заа юу. Нөгөө талаас уг нь яг үнэндээ хүн нэг тийм амьдралынхаа явцад эволюцд ороод шинжлэхдээ сайжрж явдаг хгүй юу. Одоо удаан тайван байсан хүн алдаж онжоо. За би ер нь тийм бас дайчин байх хэрэгтэй байна. Өөрийгөө бас одоо тий дайчлах хэрэгтэй байна. Би дайч одоо түргэн шуурхай байх хэрэгтэй гэдэг хатвал та нэг юм хонтойгоо цуг бараг хониос ялгадахаагүй болцсон хүн байгаад байна. Энэ бол болохгүй юм аа. Тэгэд танд нэг юм хоёр сонголтуудаас гадна одоо та сонголт зозоо тэр доо тайлбарлая. Гол нь хэрвээ та энэ дээр яг өөрийгөө тийм левел төвшин нэмээд гоё өөрийнхөө үнэлэх хөндлөмжөө нэмээ сайхан явбал бүхэн аюу тийм гоё дайжгүй юм заа юу. Яагаад гэж та өөрийгөө юу гэж харна амьдрал таныг бас яг тэгж хардсан байна. Хэрвээ та өөрийгөө тийм нэг л тийм тайван дүлгөө эсвэл өөртөө өөр ихтэй байдлаар ч юм уу тэгж яваад байвал өөртөө ихтэй муу тавиад байвал хүмүүс нь таныг за энэ хамгийн нэг юм гуйлагч юм байт юм дөө гэсэн маягаар харах гэдэг. Та өөртөө тийм ихтэй торгон бардам бас өөрийгөө хамгаалдаг дайчин тийм хүн байвал хүмүүс ч гэсэн бас дайчгүй шүү бас хөрөхтэй ир шүү гэдэг. Эсвэл хөрөхтэй юм шүү эмэгтэй хүнтэй хөрөхтэй юу гэх юм хөрөхтэй юм. Нэг тийм аян байна заа юу. За юу одоо харъя. Зөрөө заа юу. Өөрчлөгдлөө. За өөрчлөгдвөл нэг юу юм аа. Угаасаа танд энэ хүлээ сонгосон хүн та жоохон за дээрлэх үлдэг гэх нь хайшин. За гэхдээ баг дээрлэх үлдэгтэй л орхол байх л да. Тэгэл хүн таны жоохон зөөлөж нь ашигладаг юм байна. За заримдаа бол дээрлэх гэж үздэг юм байна. Уг нь та бол тийм дээрлэхүүдэд хараад дээрлэхүүдэд хайхаж гар бол биш. Гэхдээ ер нь бол жоохон дээрлүүлээд байна. Яагаад гэвэл одоо хүнд үгүй гэшлийг мэдгүй. Хүн дээрлүүлнэ гэдэг чинь бас ойлгохгүй тий. Одоо тийм удаанаасаа ч юм уу эсвэл тийм өөртөө итгэл буугаасаа болоод хүнд өөртөө тийм боломжоо алдах ч гэдэг юм уу. Эсвэл хүнээр тийм үл тоогдох ч юм уу тий. Эсвэл хүнд дорд үзүүлэх ч юм уу. Жоохон тийм юм байгаад байна. Тэрийгэ болоод яг нэг өөрсдөө ихтэй бардам болгоо ихнээр эхлэхээр яалт ч хүний батар шахаар хүн өвддөг штэ. Барьсан ч алдахгүй заяа. Энэ хүн хизээ байдлаа ийм болцсон юм бэ гэдэг юмруу бол та угаасаа орж ижил таарна. Та угаасаа одоо юу тийм суурьнд 50 хүн. Тэгтээ яалч ч жоохон дайчин болох хэрэгтэй. Дайчин болох хүмүүсийн юус жоохон тийм энэ хизээ ийм байсан, энэ ийм байсан чи тийм муугаар өршөөдөд байна гэж юм хэлнэ. Зүгээр яагаад гэвэл угаасаа таны тийм бас паразитлаад амьдраас сурцсан бас нэг ганц хоёр хүн байна уу да гэдэг юм бол байгаад байгаа байхгүй юу. Тэгэхээр тэдэнд бол мэдээж таалагдахгүй заа юм. Харин та одоо өттэй бол таргалдгүй шүү дээ хөө. Тэрэн шиг нэг бас байгаад ах нэг тийм сайн юм шиг үстэй. Тийм болохоор амьдрал дээр яах вэ хөө би бас яавал дээрөө. Тэгээд нэгэнт ингэ бис өөрчлөж байгаа бол би бас намайг ингэ тийм сороод байгаа, намайг үл хөндлөд байгаа хүмүүсийг би бас тооцоод болох хэрэгтэй гэдэг бол мэдэх хэрэгтэй заа юу. За ерөнхийдөө нэг ингэсэн. Одоо харин юу яа? Тэгээд ихтгэр таны амьдралд одоо бас ямар хуу үйл явдал яахаа хөдөл дээр одоо гаргалааны нэвшсэн хөдөлгөөгөө орцгоё. Та угаасаа нэг юм өгтгөө үждэггүй гэдэг шиг байдалтай байна шүү дээ. Яг нэг үгээр хаа. Уг нь бол дайжгүй. Гэхдээ одоо тийм энэс дээр бас байж болох байсан гэж үл ярьдаг юм. Нэгсэндээ одоо энэ амьдрал чинь тань ингээд гоё юм болъё гэхээр л тэр гэж хүн адуулаад авах юм те. Эсвэл бол та тэрэнд өөрчлөлтгүй байдаг ч юм уу. Эсвэл удаагаад заяахаа хөвсөөр тоодгүй ч юм уу. Амьдралд хурдтай байх ёстой үе гэж байдаг. Тэнд зөндөө байгаад байна. Гэтэл та одоо байгаа амьдралаасаа ингээд байсаар байгаад ер нь бол болохгүй юм аа. Дими юм гэдэг бол та ороод байгаа хгүй юу. Тэгэхээр битгий заяа. Эннээсээ гарна. Ялч нь ийм байдлаа болж та амьдрал сайхан амьдрал орно. Илүү гоё хүнтэй жүжигчин. Эсвэл таны одоо байгаа хүмүүс илүү өндрөөр үнэлнэ. Үгүй бол та нэг жоох юм хүнээс төвшөөлөх хүчлэг тийм хаданд тавьжуулсан халууны зулдах шиг юм болоод заяа болохгүй. Харин бүр тэр тусмаа бүр ингээд
Өөр дээр өөрийгөө хамгаалаад би ингэс би тэгс тэгээд бас тийм байгаа шүү. Хизээч та өөрийнхөө төлөө үг хэллээгээд тэрэндээ одоо тийм харамсч болохгүй. Бас хүнд үгүй гэж хэлсэн юм уу харамсч болохгүй гэсэндээ юу ядгүй штэ. Хүн одоо баавганаас өөрийгөө хамгаалж баавгаа будчаад одоо уушлах гойдгүй. Яагаад гэвэл хэрэг буудахгүйсэн бол баавгаа бүр зөвөө амтэн штэ. Амьдаар нэгддэг үлээ төлөө ямар ч нэлийн тийм хэрцгээ байдаг. Тэгэхгүй тул та өөрийгөө хамгаалж байгаа гэсэн үг. Яг тэрнтэй адилхан та амьдрал өөрийнхөө төлөө хамгаалах хэрэгтэй. Өөрөө чинь одоо үл тоосон хүмүүсийг бас одоо юу яах хэрэгтэй шүү. Одоо үл тоох, зурж үл тоох хэрэгтэй. Заавал ийм хүний хойноос ингэж бас явах дими заяа. За хоёр дахь нь мэдрэмж. Энэ хөдрийг сонгосон хүн та жоохон орон гарan байна. Яг үннийг хэлье. За яагаад ингэж байна. Мэдрэмжийн хувьд таны тарих зүрх хойшин зөрөөд уг нь та бас тархиндаа бол энэ хүн намайг ингэж тэр хүн намайг тэгэл ингэ бол уг нь бол мэддэг гэсэн хэрнээ одоо яг тэрэндээ зориулсан үйлдэл хийхээр яг төв гэд байлбал тэгчээд байна. Ийм байж болохгүй. Дараа нь тэр чинь ингээ хуримтлагдсаар байгаад за одоо нэг Америкт нэг юу гэдэг чтэй хүмүүс нэг 10 жилийн сургуулиудаар буудалсан бол гэдэг чтэй. Тэр чинь 10 жилийн дээр л хүсэж эсвэл 10 жилийн нөгөө одоо дотороо гаргаагүй хүн явсаар байгаад нэг өдөр гинт уурлахаараа тэр сургууль руу очиод таас өргөний буудаг эхлэх байхгүй. Бөглөлтгөлөө бөглөрсөн байна шүү дээ. Та бас тийм бөглөрсөн байж болохгүй. Юм гаргаж хэлэх юм хэлжээ. Царим одоо хүний үл царим одоо хэлжээ. Чи үл маш шүү зүгээр шулуухан хэлж сорон заяа. Тэгэхгүй бол та өөрөө дээр бас дэндүү тийм хамгаалахгүй байгаад байгаа нэгсэндээ за би ачааг гэдэг үлээ бол уусаа жоо сонсдог байх. Гэхдээ хэрэггүй заяа. Та сайн хичээж чадчих байгаа. Зүгээр өөрийгөө жоох хичээгээ бүр гоё болчихвол бүр гоё болно гэж яхан өөрийгөө ойлгоё. За гуравт нь аягны боол. Танд яалчгүй өөртөө итгэх хэрэгтэй юм байна. Энэ үчир сонгосон хүн та өөртөө итгэлээр одоо тийм тэжээгж юмддаг гэсэн. Хүмүүс таныг сайхан байна, гоё байна гэвэл таас гоё байдаг. Зөрөөд та бас одоо тэгж хэлсэн хүнийхээ итгэлийг алдмагдаг. Гэтэл тэр итгэхэр хүмүүс чинь таны заримдаа бас багтлуулах юм бол байгаад дээ. Юу яана? Хит бас зөөлөн байх бол нэг буруу юм бол биш. Гэхдээ зөрөөд өөрөө өөр дээрээ те одоо яг амьдралдаа яг юу мэдэрч амьдрмаар байна. Юу хийж бүтээж амьдрмаар байна те. Үнэхээр их хүсэж байгаа зүйлсээ хийхэд бол яг ямар гэдэг бол тийм тэрнийхээ төлөө үйлдэх юм. Тэгэхгүй бол та өөрийнхөө төлөө биш бусдын төлөө үйлдэл хийгээд эсвэл бусд хүмүүсийг одоо тийм нэг зовооч гусандаа яач гусандаа гэсэн маягаар та яваад байна. Ингээд байхад угаасаа та багтлгүй яах вэ гэдэг шиг битгийлдээ зүгээр. Ингээд явж та улам хямраад байгаамаа. Одоо бас нэг зүйл гэвэл ийм байна. Ерөнхий байдлаараа бол та нэг тийм айхтар тийм багтлц яац гэсэн байхгүй. Харин нэг тийм дээшийг явъя гэхээр нэг тийм дээшийг явж болохгүй гэдгийг та сайн ойлгоо. За ерөнхийд нь дүгнвэл та савааны боол буюу тийм өөрт итгэлтэй дайчин бас тийм цоглог авахаачтай бас тийм хурдтай байх хэрэгтэй. Хурдтай юм бүтээдэг байх хэрэгтэй. Тэгэхгүй бол таны амьдралыг тийм өгдөггүй, үрждэггүй, өлсдөггүй нэг тийм балай байдалтай байгаад байна. Заа юу. Нөгөө талаас яг таны амьдрал чинь тийм зөндөө олон тийм гой сонголтууд аюул сайхан орж ирдэг. Тэргээд та тааж өөрөө ашиглахгүй байгаад байна. Яагаад гэвэл таны мэдрэмж гэдэг юм чинь та нэг тийм нэрлэхүү, тийм тэнийг нэрлэхүү байгаад байна. Тэгэхээр ойлгож үзээрэй заа юу. Гурав дахь нь гэвэл юу яана. Угаасаа таныг ингэж яг өөрийнхөө хайрлал өөрийгөө өөрчлөлт ирэхээр хүмүүс таны хизээ юм болцсон яац ийс ингэж орж иж таарна. Та харин бүтсэн би угаасаа ийм биш шүү дээ. Би өөрийнхөө төлөө хайрлаж иж байгаа. Би өөрийгөө хайрлахын тулд та хэдий жоохон анхаа шийдлээ гэдэг нь орох хэрэгтэй юм аа гэж гарч байгаа юм аа. За танд одоо харин сахиусны нэгрүүд юу зөвлөсөн байна? Харцгаая. За ингэж тавихгүй бол энэний цаана айхтар зураг байгаа. Нэг айхтар зураг байгаа. Тэгээд тайлбарлаа яхсаа ус ойлгож аваад. За жоох ингэсийг харуулчих. Тэ. За юу яаж байгаа юм аа? Нэгсэндээ одоо гэр бүлийн бурхан багш юу яамаар байна? Одоо
өөрөө өөртөө хамгийн хайртай хүмүүстэй бас гомдооч болох уу гэсэн хүмүүстэй дөрөв тогтоо бас тийм одоо хан тавьмаар байна. Гэхдээ нэг тийм хан гэхээр нэг тийм тэр хүмүүсээс холдсон болно гэсэн үг шүү. Зүгээр л нэг юм одоо логиктэй дүнтэй гэсэн үг. Тэгэхгүй бол заримдаа та юу яагаад вэ? Хайр дотны хүмүүсээс та юм авах биш. Одоо дэндүү юм өгөө зөвхөн энэ чинь өгсөн бол авах хэрэгтэй шүү дээ. Авахгүй байгаад байна. Одоо ингэдэг байхгүй юу? Боддоо хүнд хайр өгөхөд зөвхөн хүн одоо хайр өгөөд бас ингэ хэлдэг. Би чимд хайр өгч байна. Чи бас одоо зөвхөн хайр өгнө гэхгүй бол зэрэг хүмүүс мэддэг байхгүй юу? Ялангуяа хүүхдүүд юм эсвэл бол одоо тийм буруу яцсан хүүхдүүд их мэдгүй. Та тэр юм ингэ тайлбарлаад ингэх хэрэгтэй байдаг. Яг зөв ингэх хүмүүс сайн ойлгуулж тэгэхгүй бол та хайрлаад байдаг. Тэгээд хүмүүсийг ойлгохтай гэж бодоод байдаг. Гэтэл яг үүнд таны эргэн тойронд их тийм ухаантай хүн аягүй ховор шүү гэдэг бол та ер нь мэдж байгаа юу. За юу. Тэр талаар бож үзээрэй. За зөвхөн таны энерги ямар хөө байна? Яг энэ тал дээр. За нэг юм зарим эмгтээчүүд байд юм аа. Яг одоо нөхөр ч юм уу эсвэл яг юм хайртай бас биш. Зүгээр нэг юм дарсцсан гэх юм уу эсвэл хүн ингээ гуугаад байхад сууц юм аа гэдэг чинь тийм юм байхгүй юу? Жохон тийм энерги юм тань жохон байх гэдэг шүү. Та нэгсэндээ хүмүүст аягүй сайн туслах гоё үгдгэн гаргаж өгдөг. Зөрөөд нүнэ тийм жижигэрсэн жаахан бурал ижим гэдэг юм болоод байна. Энэ ялангуяа эрчүүд хамаатай шүү. Эрчүүд энийх юм байхгүй. Яагаад гэвэл манай эрчүүдийн бас тийм багталсан нөхцөл байгаа шүү. Нэг юм нэг л хүний төлөөгөө явсан зөвлөн гэсэн юмсны одоо их нэртэй ч юм уу тайртай хүмүүстэй тийм одоо жуудаа хэлгүүлсэн тий аваа шидүүлсэн хүмүүс байдаг шүү дээ. Тэгэхээр өөрийгөө хайрлах нь байна. Өөрийнхөө үзэсгэлэнгоо тий яад гэдэм юм сайхан нээх нь байна. Бас бусдын хажуугаар нь хайрлах хажуугаар бас хэн намайг хайрлаад байна, хэн яагаад гэдгийг бодох хэрэгтэй заа юу. Тэгэхгүй бол бодоод үз. Эмэгтэй хүний амьдралын хамгийн чухал сонголтын нэг нь бол эрэгтэй хүн. Тэр эрэгтэй хүн ямар байхаас хамаарч тэр хүний одоо тухайн эмэгтэй хүн жирэмсэн байх гэж яах юм те. Тэгээд төрөх дараа яах юм гэдэг хамгийн чухал шаардлагатай юм. Тэр шиг та бас одоо энэ зүйл сонсон хүн та эргэн тойронд чинь бас яг ямар хүмүүс яагаад нэгдгийг та бодож үзээрэй гэж бол гарч иж байгаа юм аа. За ингээд одоо эхний хөтөл маань дуслаа. Хөтөл дэлгэрэнэ таалагдсан бол одоо лайктаар хараа, шеэрээр, сабскрайбаар донешн маш баярлах болно. Мөн одоо гүйлгэний утсан дээр юу хийхийг хүсэж байгаа зорилготой байна тийм. Юуны төлөө төмжинд хөвчөл тэрчлээс сайхан манифест хийгээ залбирлуулж ирүүлэх болно. Тэгээд та бүхэнд хамгийн сайн сонсож ирээ. Мөн та бүхэнд асууж одоо та бүхэнд үзүүлэх яах юм байгаа бол одоо та бүхэн миний Facebook болон Instagram холбогдоорой. Уулзч үзүүлгээд 10 хүртэл юм аа. За тэгээд мөн байнгын стресстэй одоо хавуулж болж их ядарч тийм энержис ядарч байгаа байх та бүхэнд Oracle гэдэг энерги зөвлөлд авсыг санал болгож байна. Ердөө 10 сарын минут авснаас нөр 10 сарын минут өсөлт хийгээд гарч ирэхээр аюу сайхан болоод аюу сайхан тайвш гоё болоод ирсэн шүү заа юу. Тэгээ хамгийн сүүлд нэг юм хэлье. Хүн эволюцийнхаа ертөнд явцдаа хүн одоо амьдралын явцад өөрчлөгдөх ёстой байдгийг. Энэ бол амьдралын хууль, миний хууль биш. Би нэг тийм ухаантай гаргаж ирсэн биш. Энэ угаасаа амьдралын хууль. Ямар ч хүн нэгдүгээр ингэ боловсруулаад байхад явахгүй сте. За яг учир нь нэг тийм одоо тэр бүхний хөвгөл биш бол та хаалцаа тэр бүхний хөвгөл биш ээ ойлгоорой. Тийм учраас хүн яалч өөрчлөх ёстой. Таныг та харин өөрчлөлтөөр нүүрлэх жоохон зөвшөөрөд байна. Үгүй. Харин мөр нүүрлэх гэсэн заа юу. За одоо ингээд хоёр дахь хөзөрлөгөө орцгоё. За хоёр дахь хөзөр маань Заосны хатан. За охтуудаа, хүүхдүүдээ жоохон тайвширья. Жоохон би амьдралын төлөө зүтгэж байгаа чинь би ойлгож байна. Гэтэ арай мэдрэл муутай жоохон байх гэдэг нь. Энэ заосны хатан бол таараа хөдөр дундаа хамгийн тийм тайван, нэм урсгал ус шиг зантай, гисэр ирнэ, шулам шиг одоо тийм толгойдоо тооцоотой нэг юм ухаалаг хэрнээ тийм тайван хүмүүс гэдэг чтэй. Тийм төрлийн эмэгтэйг бол билэгдэм байгаа. За юу яана? Таны хувьд нь яах вэ те? Энэ хүзрээ сонгосон хүн танд нэг өстөндөө одоо амьдралаа ер нь том зургаар нь хараач. Бас юу юм тухайн дөрөв бити хурдан шийдвэр гаргаач. Аливаа нэг шийдвэрийг олон талаас нь харж байгаач. Тэгээд одоо тийм хүн ингээл хүү нэр хүү яана тийм илүү гээл одоо гэс тийм шийдвэр гаргамааргүй байна. Та яг дараа нь тэрэнд өөрөө одоо пагтлаад байна штэ.
олон талаас нь юмыг харж бодож тэгээд дээр нь бас өөртөө жоохон ихтгэлтэй байж энэ хараа таараа хөзрийн одоо 4 хатан дундаас хамгийн тийм гоёмсог бас ингээ яадаг гэдэг идэлтэй одоо юу ихгүй юу зоосны хатан юу гэсэн үг вэ гэхээр та өөрийгөө арай дэндүү их хаяад байгаа юм биш үү өөртөө тийм гоо үзэсгэлэнгээ анхаараач тийм хаяада нэг юм үсмэсээ бодвол гэсэн жоо эсвэл одоо хүмүүс яасууд гэсэн жоо эсвэл одоо юу ч үдгийг нэг өсөндөө өөртөө юм хайртай байхгүй бол арай болохгүй байгаа юм биш үү гэж орж иж байгаа юм. Тэгээ хойно байгаа юу хардаа баг нь байгаа гоёмсог гэхдээ алтан баг том баг. Нэг өсөндөө хит хүнийхэр хүний үгээр явмааргүй байна. Энэ үсрийг сонгосон хүнтэй одоо тэр хүн таны гоёг хэлчихвэл та гоё, хүн моог хэлчихвэл та муухай болчиход байна. Миний нэг юм жоох оргцсон байдгийг надад таалагдж явал ялангуяа миний таалсан юм надад таалагдж явал бос байдал явахгүй гэдэг. Яадын би дөрөв өрөнгө хувцж байгаа хүмүүс чинь яадын би жоохон сахлаа ургуулсан ч юм уу яадын те эсвэл бол би нэг юм одоо баяштай цай эдингээ сүтээ цай ууж юм эсвэл би одоо чихэр эдингээ хямдлах гэдэг ч юм уу. Энэ бол миний дуртай сонирхлоо. Тэрнээс их тийм хүмүүс тийм одоо оркийн гахааш гэдэг ч юм уу юу сони идэм бидийгээ миний жижиг сажид дуртай. Би хүмүүсийг одоо юу яах вэ? Дуруу хүргээгүй. Би өөрөө л мэдж байгаа. Яг тэр шиг таны амьдралд та өөрөө мөрөөрөө ингэ явж байхад хүмүүсийн хэлсэн үгэнд автаад юм уу? Өндөр хөсөж чадчих юм. Эсвэл бол заавал нэг юм евроны хийхдээ заавал юм хүмүүс юу гэх бол гэж санаа зовхон өггүй. Амьдралаа та ад жаргалтай байна гэж байгаа бол тэр ад жаргалтай ямаа л хий. Битгий хоёрын хооронд тийм одоо хүмүүс юу тэгчих бол яа гэж болов ч юм уу? Эсвэл хүмүүсээс нэг тийм тэний юм сонссон. Тэрэндээ заа тэмээгээд үгүй. Харин та тэрцмөө өөрөөр байх хэрэгтэй. Та нэг юм би яана холгоо хийчүүд яадаг ч юм уу тийм тэний хийх байхгүй. Та зүгээр өөрийнхөө сайхан амьдрий, өөрийнхөө сайхан мах хийж явж байгаа хүн. Бусдаас ямар ч тийм нэг юм одоо хариулт авъя, эсвэл бусдаас зөвлөгөө хэрэггүй. Яг уу бус хүмүүсээс зөвлөгөө авч бол болно. Бус хүмүүсээс тийм шийдвэрээ гаргуулад тийм толгойн мэдүүлэл явуул гэсэн байхгүй заяа. Одоо бодъё л та. Тэрнээс бодож явах. Тэрнээс болоод та яг үндэ амьдралдаа орж ирж байгаа аз жаргал, гой зүйлсүүдтэй ингээ барыг л алдаж ин доо ер нь бол үнэн л хэлсэн дээр баг. Таны амьдралыг бас гоё юм ингээд орхмоор байдаг. Та яг үндэ тэрийгээ бас бүрэн оруулж ирч чадахгүй байна. За тэнгуут нэг юм бай. Та уг нь таны хүсэл болгон ерөөхдөө сайхан биелдэг. Гэхдээ та хүсгээсээ айдаг. Одоо ингэсэндээ хүнд юу яа л та. Амар нэг юм хурдан дасгал хийгээл 3 дасгал хийгүүтэл амар тэмби хаан цатар гоё болдог байл гэж бодъё. Хүн тэрнээсээ айж болохгүй сте. Харин бүр улангой дурлаад өстой гоё юм байна яалаа хэлээгээд. Яг хөө тэгээд нэг жоохон хүн хүчтэй чамаар жоохон барьчингууд тэгээд хүний гэмтэж байдаг ч юм уу те. Тийм хүчтэй. Энэ бол нэгсэндээ хүнд ивэл. Яг тэр шиг таньжсан бас азийн амьдралын ивэл байгаа. Бас гой юмны тийм амьдралын бурханс ивэл зөндөө байна. Та тэрнийг ашиглахгүй байгаа юм. Ашиглахаар бурханч төрч юм үзүүлдэг сүнсэнтэй холбоотой. Гэтэл хүний сүнсэнд өөрт навид юм сайн зөв чадвар байдаг. Тэгэхээр ямарваа нэгэн тийм манифест хийх, тэр бүлээсээ бүтээсээ айх юм ерөөсөө байхгүй. Харин бүр тэрийгээ заа ингэсэн бол би сайхан зөрөө буян үлдэж юм уу, гоё байч юм уу гэд тэгж өөртөө ихтэй өөрийнхөө хүчин сайхан найдсан тэгж сайхан явж байж таны амьдрал одоо гоё зөв өөрчлөлт орж ирнэ. Тэгэхгүй яг одоогоор бол нэг тийм айц завт автсан нэг тийм их багш шифугаас үгс хүлээсэн өөртөө итгэлгүй тэгээд нэг тийм сонирн байгаа. Тэгээд тэр нэг тийм яаруу нэг хүн тэг гингүүд заа гэж гэтэл тэр чинь одоо зөв ч юм уу буруу ч юм уу мэдгүй сте. Одоо юу гэдгийг цоогон дээр гараад тэр цонх ангаад одоо юу яагаад гэвэл биш бууч нэгсэндээ хутгаараа гэс мах шиг тэгэл заа гээл нэг юм эргүү хутгаар дараад хүмүүс идэг штэ тийм байгаад гэтэл чинь хутгыг нэрлэх ёстой юу өөр ихтэй хутг байна уу гэж асуух юм уу те тэр төлөөр бол ер нь би өөрчн зөвлөмөр байна. За яагаад харин зөрөөд өөрчлөгдөх ёстой вэ? Тэгж байж таны амьдралаасаа нэг юм та уг нь өөртөө бас ерөнхий хаан хин юу болоод яг гэдгийг бол уг нь гадралтын байна чаавас. Гэсэн хэрнээ
яг эндээ юу болж байгааг мэдэхгүй байгаад энэ хүний та таньсан гэсэндээ ийм зориг яадаг тийм хэрэгтэй байгаа заяа. Тэгж биш та одоо байгаа амьдралынхаа энэ наандаж таны энергис ороод байгаа энэ паразит шимэгчдээс салах нь байна. Цаандаж нэг ийм тайван байдлыг мэдрэхээр байгаа юм. Тэгэхгүй бол энэ хөзрийг сонгосон хүн та уг нь тайван амьдрал яа гэдгийг хүсдэг хэрнээ тэрийгээ дандаа нэг тийм хүнээс хөл ямар нэг юмнаас хайгаад байна. Үгүй та өөрчлөлтийг өөрөөсөө гэдэг шиг яг өөрөө тайван байж сурж таны амьдрал тайван сайхан гоё болно гэдгийг та өөрөө ойлгохгүй байгаад байна. Бас давхар өөрчлөлтийг одоо ийм тайван байх өөрчлөлтийг юу гэдгийг хүн өөр дөр их хийж бас бусдаас шаардж болно. Тэгэхгүй бол бусд хүмүүсээс тийм тайван болоод өгч гойвол болдгүй. Харин тайван байх орчныг бүрдүүлэх байгаа хүмүүсийг загин зандарсан жоо амьдралсаа холдуулсан жоо тэгж байж тайван байдал болон бас бус тийм гоё мөргөл орно гэж байгаа юм. Тэгэд нэг юм байна. Та комфорт зон буюу тав тухын энэ балай бүстэй аюу гацсан байгаа юм. Энэ бол маш буруу. Нэгдүгээр таны амьдрал аюу их тийм би түрүү хэлсэн. Аз дахиад гоё байдгаа гэдэг. Тэр бол 100 аз дахиад бол сайн. Гэхдээ яг нэг юм бүр илүү сайн потенциалтай гоё юм бол байна. Дааш тийш явъя гэхээр одоо байгаа дасан газар даав зөөлөнд яг үнэ болохгүй яваад байна. Одоо юу гэдгийг үлгэрлүүл та яг үнэндээ 5 сая төгрөгийн цалинтай байж болох газар руу явахын оронд 2 сая төгрөгөндөө таг гацсан. Тэгээс тэрэндээ нэг тийм дарган сайн хүнгээ бодцсон суугаад яваад байна. За юу. Гэтэл чинь 5 сая руу ороход бол бас эхний чинь тэгэхээр хойшлол бас 5 сая авчихгүй болно шүү дээ. Одоо тийм бизнес эрхлийг нэг чинь бас эрсдэлтэй бас зөндөө юм болно. Тийшээ та өөрөө ингэ зоригтой харж өөртөө ихтэй байж бүх юм одоо сайхан бүтнэ гэдгийг та өөртөө хүлээн зөвшөөрөх хэрэгтэй юм шиг. За юу. Хэрвээ тэгэхгүй бол өнөө амьдрал яваалаа нэг тийм нэг л их яарсан сандарсан хүн яваалаа туулаа зөртэй хүн яваал байх юм байна. За зөрүүд өөрчлөлтөл яах юм? Одоо харъя. За мэдрэмж буюу одоо сэтгэлийн баланс тархин тавьшил ихээр зүрхэн үгүйгээд зүрхэн тавьшилгээд тархин үгүй угаасаа юм байна гэхэд нэгсэн та өөрөөгөө нэг хорлоо явуулдаг юм байна. За өөрөөгөө хорлохгүй байсан ч гэсэн угаасаа таны хорлох тийм тайван байхгүй хүмүүс зөндөө байдаг юм байна. Та ингэж өөртөө үн цэнтэйгээ мэдж өөртөө өөрчлөгдөж бас энэ тайван байсчээж та яг тийм одоо хийх сэтгэлийн тайван байдал яа гэдэг мэдэрд илүү сайхан нэгт явах юм байна. Хоёрдугаарт юу яана? Нэг юм гоё юу гэдэг штэ. Гоё шүлэг гэдэг юм да. Амьдрал дээшлээд авгаа тархалаад гэдэг. Яг за тэр бол мард. Гэтэ хамгийн гол бодоо үстэй амьдрал сайхан дээшлэх нь байна. Тэгээд давхар одоо өөрөөс аваа тархална гэхэр чинь юм санаа зовхон болдог байхгүй юу? Харин та амьдрал дээшсэн ч юмгүй бас аваа тархсан юм аль аль юм санаа зовсон байдалтай. Тэгэхээр яг энэ хэдийг хийгээ явчвал та яг эрсдэлтэй үйлчлэхийн тэр эрсдэлтэй үйлчлэн бол таныг аз зэвэд учраас аюул сайхан даагаа сайхан явчихна. Тэгэхээр даагаа сайхан явахаар амьдрал дээшлэн аваа тархална. Эсвэл нөхөр тархалт юм уу? За тэгээ юу чи нэгэн дугасаа шүрийн хэлснээр дахиад байгаа. Эхнэрийн левч хийх хим зүйлсэнд өгье гэсэн хос майхан угаахгүй гэлээ гэдгийг. За тэр бол тэр хүний зохиосон. Би бол зохиогүй шүү. За ерөнхийдөө бол нэг юм байна заа юу. Харин одоо хэвлээ юу вэ? Гаргалгааны наривчлснээр одоо юу гэж хэлсэн байна? Одоо хэвлээ авцгаая. За юу ярина? Савааны хаан. Таны одоо сүнс бол тийм гал нэрхтэй. Ер нь нэг тийм дайчин, галтай, цогтой, хөдөлгөөнтэй хүн мөн. Гэхдээ галын одоо савааны хаан гэдэг бол одоо савааны дөрвөн одоо хөзрөөс хамгийн тийм тайван дүлгөөн суудсан байгаа нэ. Энэ нэг эрч хүч, энэ нэг дайчин байдлыг тийм бас зүй замруун зохицуулахгүй бол болохгүй. Одоо хүн насаараа нэг тийм одоо байлгадаар ажил болохгүй сте нурууг болно сте. Яг тэрэн шиг одоо хүн бас насаараа их тийм одоо өөрөөр хурдтай ийм тийм гэж бас байж болохгүй. Тэрийг нэгт ойлгомоор заа юу. Хоёрдугаарт өөртөө бас жоохон хайртайгаас гадна өөртөө бас тийм ихтгэл үнэмшилтэй гоё баймаар байна. Тэгж байж одоо яг ийм савааны хаан болно. Савааны хаан болохын тулд та одоо зоосны хатан уу яг тийм одоо зарчмаар өөрийнхөө ийм саваа нэг уу гал энертэй холдсон үзнээс болно. Та яг үндэ угаас тийм
тэрнийг тайван суйртай болжуулж чадахгүй. Гэхдээ яаж нэг юм менежбл буюу одоо тийм бас байж болох хэмжээнд зохицуулж болох хэмжээнд та байж чадвал харин бүхэмж аюу сайхан болоод гой болоод айтайхан бас юмуд орж ирэх юм байна. За юу. За харин 8 аягны гаргалын навж төвзөр маань 2 саваа төлөвлөнө бас шууд одоо нэг ийм болчихъя гэдэл их та нэг юм шууд тайван болъё, шууд өөрөөр итгэлтэй болъё гэдэг нэг Екатерина Пушкарева чинь нэг өөрөө нэг юу гэдэг чинь нэг анги дээрээ за би юу яа би өөрөө өөртөө тийм хөрхөн боллоо гэд маа өстэй нэг би өстэй өөрөө хөрхөн болов гэдэг маа нэг одоо өвлийн болгон шопон дээр те нэг ийм мэдрэл хувцсан зогсгүй юм аваад бүр нэг юм анчин үний охин шиг болчихсохгүй юу. Яг тийм тэнийг сонголтол та хийх гэдэг. Шууд яарвал тэрний оронд зүгээр баг өөрийнхөө зүгээр тийм байгаар хөлөншөрч ин би байгаараа гоё шүү те би байгаараа бүр сайхан удахгүй болно гэд явж байх хэрэгтэй байна. За юу битгий юмд одоо өөрийгөө тийм хурдан төгс болгож битгий яар гэхдээ тийм зогсолтгүйгээр өөрийгөө тийм баг өөрчлөе яв. Нөгөө талаас шууд өөрчлөхөөр та бүр тэрнээсээ таахтлагч юм уу тэрнээсээ тийм траамаддаг ч юм уу те тэрний үйл явдал болох магадлал байгаа шүү. Зөвөр өөрөөрөө сайхан хайрлаад баг өөрчлөсөн бол хамгийн одоо дээр одоо сонголт юм шүү гэж бол энэ дэр гарч байгаа. Тэгээ бас нэг юм байгаа. 2 сонголт. Юурын заяа сонголтоо хийнэ. Өөрөөрөө хайртай байх уу эсвэл юу яах вэ гэд. Тэгэхгүй бол та ууг нь мэддэм байх. Яг би ингэн яа нэг тийм бүгд мэдээд байгаа. Гэсэн хэрнээ нөө сонголтоо хийдгүү нөө баталдгүй дэмждэггүй. Тэгэхээр яг нэг за би өнөөдөр ийм зантай болно. Би өнөөдөр одоо өөртөө ихтэй байна. Би өөртөө ингээд тийм гоё байна. Би тайван байна. Би бясалж явъя. Би фитнес явъя. Би өөртөө ингээд гоё байгаад яг тийм шийдсэн алхам, шийдсэн хүүхмэд, шийдсэн залууч тийм алхам хийхгүй болохоор би 1000 эдээс одоо өглөөд одоо юугаа хийх вэ гэдэг шиг байхтан заа юу. Тэгэхээр жоохон шийдвэртэй алхам сонголтоо хий. За 3 дахь нь 8 саваа. Орчин нөхцөлийг жоохон солино. За нэг бол гадуур дотор жоохон явж амьдралын сайхан мэдэрнэ. Эсвэл за үнэхээр гэртээ суудаг хүн бол фэйсмэстер группт ордог ч юм уу эсвэл найз нөхдөдтэй болдог ч юм шинэ хүмүүсийн танилцж амьдралын сайхныг хүний сайнаар мэдрэн заа юу. Яагаад вэ? Энэ хөдрөөс сонгосон хүн та дассан газрын даавуу зүйлэн хөдлөх шинж алга нэгт. Хоёрдугаарт юу яагаад байна? Одоо яг эргэн тойрон чинь танд бас яг ийм юм тийм юм гэд хэлээд зөвлөд өгөх хүн бол алга. Нөө сумын төв дээр байгаа 3 хөгжлийн арай гайгүй юм. Эсвэл сумын төв дээр яг үнэндээ бас юу гэдтэй. За яг ухаантай хүмүүс байгааг бол байгаа. Ихтэй бүр амар лаглаг яад гэдэг нь бол бас бүр хөгжих юмтай одоо хөгжих зүй болоо шүү дээ. Яг тэрэн шиг за яг сум амьдрах хүмүүс нь уучлаарай. Яг тэрэн шиг өөрийнхөө бүрэн потенциалоор нь байлах орчин. Танийтай бүрэн одоо тийм одоо потенциал одоо идэвхтэй тэргээр чинь байлах орчин нөхцөл хүмүүсийг бүрдүүлж тиймэр байлахгүй байгаа хүмүүсийг бол ер нь одоо хайж сурах хэрэгтэй байгаад байна. Та заавал нэг юм юу байгаал өвдүүлээ. Заавал нэг юм гоё байгээл, заавал нэг хүчтэй байгээл, заавал нэг юм одоо эндэл бай гэсэн юм бол хэрэггүй гэдгийг танд одоо ойлгуулж байна. За харин одоо юу яана? Одоо танд сахиус нэгэр анжлууч одоо биш тэрнээс юу вэ? За ерөнхийд нь бол танд одоо өөрт итгэлтэй бардан байдал, тайван байдал, бас суйртай өөртөө тайван одоо байдал, өөртөө итгэл аяг хэрэгтэй бай. Тэгж байж таны суйр яг сүнс чинь бүрэн бэст буюу хамгийн дайжлах, хамгийн одоо дайжгүй төвшөндөө одоо орох юмаа гэж байгаа юм. Хоёрдугаарт гэвэл тэхгүй бол та яг тийм байсан газар байгаа дээвэл ямар ч өсдөггүй, хөгждөггүй, үрждэггүй, өвдөхгүй, тэгэд өнгөрдөггүй гэх юм байх гэдэг. Та ууг нь яг юу хийх яахыг бол бүгдийг гадралдаг гэсэн хэрнээ эндээ ерөөсөө явахгүй байгаад байгаа танд яг үндэ маш буруу зүйл бол болж тэгэхээр сонголтоо хавьд айчин бай. Бас нэг зүйл гэвэл мэдрэмжийн амар думтлан тайван байдал балансыг олсон яаж болох вэ гэвэл та юу яа? Хоолой газар орчноо сольжож хурдтай ажил төрөлтөө хийж байж одоо нэг би өөрсөж байгаа бол юу яа? Одоо тэгэхээр сайн тайван төлөвлөе. Тэгээд нэг тайван төлөвлөж тулсан бол хурдтай алхмаа хийе гэж явах нь
хамгийн чухал байх юм аа. За бурхан багш надад юу гэж хэлсэн бэ? Одоо харцгаая. За манал бурхан хүмүүстэй сайн ярилц, хүмүүсээс жоохон асуу, хүмүүсээс жоохон зөвл тусламж гуйх мох юм байвал зүгээр сайхан тусламж гуй. Заавал нэг юм би ийм хүн, би ийм өөрөөрөө байна ч би биш өөрөө нэг болгоно гэх юм байхгүй. Би ч яг үнэ тийм тусламж гуйх дуртай хүмүүс би бас бардам юм шүү дээ. Гэхдээ л өөр арга байхгүй бол тэгэл би бол тэгэл муугаа нэг тийм уруулаа өнжүүлээ тэгэл за яах вэ ингээл явж л тэр бол чухал. Тэгээд нөгөө талаас бид нар шүтний имлэг явдаг. Бид нар одоо автосвар дууддаг. Гэсэр нь ягаад одоо хүний хамгийн чухал зүйл бол сэтгхүүн эрүүл мэндийн тал дээр яг чухал мэргэжлийн гуйдгүй. Тэр талаар бодоод үзээрэй заяа. За харин яг бол тэний энерги ямар хөө байна вэ харцгаая. Болж байна. 1 сава, 2 сава. Яг та одоо шийдлийнхээ яг чухал өдөр байгаа шүү. Яг амьдралын зөв тийм том зураг харсан, хоолыг харсан шийдвэрүүдийг гаргах хэрэгтэй. Гаргана гэдэг чинь нөгөө шийдвэрээ болно гэсэн үг. Та болохгүй бол яг үнд ингээд батал явдаг л деми байд юм аа гэдэг тавар улам батал яваад шүү заа юу. Тэгэхээр яг зөрөгтэй талхуудыг хийж яваарай. За ингээд одоо 3 дахь өдөр манд дууслаа. Хөзөр дэлгэртүүн таалагдсан бол одоо лайктараар шеэрээрээ subscribe дараа өндөрн шиг маш баярлалаа. Мөн одоо Google-ийн утган дээр те юу хийхийг хүсэж байгаа хүн зорилготой байна. Юу л хэмжээнд хөвшөөлөд тэржлээ сайхан манифест хийгээд залбирлуулаад болоо. Тэгээ та бүхэндээ хамгийн сайхан өгсөн ёо. Мөн дашрын дуртай та бүхэндээ байнгын стресстэй хүүхдтэйгээ одоо хаварч болж хэцүү байгаа бол та бүхэнд энерги зэвэрлэг Oracle давсыг одоо санал болгож байна. Ердөө 10-20 минут давснаас ороод 10-20 минут нислэг хийгээд гарч ирэхээр айгүй сайхан тайвшрах гоёл гардаг юм орчихсон юу. Тэгээ хамгийн сүүлд нь нэг юм хэлье. Та яг яаж амьдрмаар байна? Тэрний хөтлөө 100 хүн яваарай. Шууд явхаар та хатаж жалтарч унчаад шүү заа юу. За одоо ингээд 3 дахь өдрөлөөгээ орцгоё. За 3 дахь өдөр маань Сэлмний хаан. За Бороски Назидушка хонгоруда Сэлмний хаан гарсан. Юу яана? Ер нь амьдралдаа жоохон нэг юм тодорхой нэг талдаа гарсан. За эхний ээлжин ч дараа ус хэлэх юм байгаа. Хамгийн эхний ээлжинд бол ямарваа нэг юм хийхтэй, ямарваа нэг хүнтэй ярилцахтаа тий. Эсвэл ямарваа нэг харилцаанд орохдоо яг яах гээд байгаа тийм тодорхойсон эсвэл хүнээр тодорхойлуулсан бас өөрсдөө айлал татаж тийм одоо юутай өөрөө бас яах юм мэддэг, хааш явж байгааг мэддэг, юу руу явж байгааг мэддэг нэг тийм ямар байна. Хоёрдугаарт нэг юм хоёрын хооронд бас баймааргүй байна. Гуравдугаарт хоёрын хооронд байлах гэдэг хүмүүсээс жоохон бас хол баймаар байна. Дөрөвдүгээрт нэг ёсондоо өөртөө юу бодож байгаагаа, яаж байгаагаа чим бүрэн дөрөв сайхан илэрхийлдэг ер нь болчвол яасан юм бэ? Өөрийгөө жоохон тийм бас хамгаалдаг тийм одоо хайрладаг болчвол яасан юм бэ гэдэг хөзөр энэ дэр яваад байгаа байхгүй юу? За яагаад гэвэл Сэлмний хаан бол таарад хөзөр дундаа одоо хамгийн сахилга баттай тэгээд мэдрэмжэд ахас юм локо даадаг хүүтэн гэхдээ үр дүнтэй тэг яг үнэтэй нүүртлүүд хөзөр юм. Тэгэхгүй бол энэ үсээ сонсон хүн та нэг сахилга баталга нэг жоох юм хийж байгаа л өстой алан хитэн гоё болно гэж байгаа л юу ч алдч үзсэн юм нөгөөлний гэрэл яваад байна. Энэ бол байж боломгүй зүйл. Хоёрдугаарт тэгээд ахаар танд ерөөсөө таны амьдрал тийм гоё хүссэн үр дүн яад ийдэг юм гарахгүй тэгэл нөгөө л нэг хөдөөгийн амьдрал гэдэг шиг л одоо хөдөөгийн амьдрал явдаг үлээ нөгөө нэг юм дарддаг үстэй нийс за ямар ч тэр шиг байна хэрэг алах заа юу харин тэр тал дээр та өөрсөдөж байж таны ирээдүйн замнал чинь цаашлаа хамаагүй дээр болно. Уг нь танд аюу гоё энэ хүн сонгосон хүн таны амьдрал одоо дажгүй сонголтууд, дажгүй боломжууд зөндөө орж ирдэг юм байна. Даанч тэгээд тэрэндээ та өөр нэг явж байгаад хүнтэй муудалцдаг ч юм уу эсвэл сахилга бат алдчихсан ч эсвэл буруу ойлгоцсон ч юм тэгээд эсвэл өөрийгөө хамгаалж бодлоо хамгаалж байгаас тийм гой боломжоо тийм хүн талдаг ч юм те. Тийм маяг үйл явдлаас болоод та юу яагаад байна? Яг өөр чинь орж ирэхдээ тийм буйны сайхан үеийн үрээ одоо юмнуудаа алдаад байна. Тэгэл нөгөө л чөтгөрийн төрөлд орж ирэл дахиад амьдралаа хичээх гэж одоо үрдэн гаргаж бөө юм болдог. Тэгээд арай хийсэж авах юм болоод гой боломж орж ирэх үедээ хүн алдчихдаг. Дахиад нэгээд идэг.
Энд чи одоо тэгэд ядарна штэ. Тэгэд бас нэг юм байна. Хүний тэгээ бас манипуляц бодгойгүй хүний нөлөөл амархан ороод байгаа юм шүү. Ер нь миний хөгшин бас тэр толгой молгооны юм байна уу? Толгой чинь яг мөрөн дээр байгаа байх л та. Гэхдээ яг толгой чинь ер нь хаана явна вэ? Одоо хүн нэг хэлэхээр тэр чинь өөрөө бодож чинь юу байхгүй юу? Одоо би нэгсэндээ та бүхэнд нэг тийм зандраад нэг тийм ингээ миний заасан замаар явгаад байгаа биш. Би зүгээр та сайхан зөвлөж байгаа. Миний одоо хөдөр үдсэн үснээс авах гэх явахаар хандаад авах юмаа сайхан аваад хаях нь бол хаяад цай нугасаа ингээ мэдэрч идэгээд. Гэтэ яг зарим үгийн бид юмгаа явж болж байгаа юм. Тэгэхгүй шууд одоо юу гэдгийг одоо өөр хүний үгийг өөр хүн шууд таныг загнах хүн ч тааш юу ч юм уу те. Та нэр тийштэй гэхээр та яг үүндээ толгойгүй яваад байна. Ийм байгаар чинь таны амьдрал одоо нөгөө л чөтгөрийн торгороо түн бас юу гэж хэлсэн та зөв та одоо зөв харсан байж болно өстэй. Бос түн буруу харж үж болно. Яг тэр шиг байх хэрэгтэй юм аа. Нэгсэндээ та өөрөөсөө бодолтой хүнж бай, сахилга баттай бай. Хит одоо зүрх сэтгэлд автахын оронд толгоогоор дагаад жоохон зөрүүд зантай бай гэж байгаа юм. За яагаад ийм байдалд очиваа? Яагаад ингэ өөрсдөх ёстой вэ? Эмэгтэйчүүд бодоод үзээрэй. Та 5 хүүхэдтэй жидэг. Тэгээд нэг бас 5 хүүхдийн цалин инженерийн хэлвэлээ. Тэгээ инженерийн цалингаа тийчээдэг. Тэгээд эхнэрээ нэг өдөр ингээд ажил эрт тараад 5 хүүхдээ зөв долуулаа тэгээд нэг гоё юунд явъя гэсэн. Одоо юу лээ театр тоглолт үзье гэсэн, хүүхдэд тоглолт үзье гэсэн. Эхнэр чинь үгүй гэсэн. Ер нь их нэг тийм амьдрал чинь одоо тийчээдгүү, тоодгүй. Зөвөр ингээд тийм эцэг хөтөл болно гэдэг өөрөө нэг тоохоо бодсон. Нөхөр ингээд гоё баймаар байгаа шүү дээ. Яг хүндээ та тийм байгаад байна. Амьдралдаа олон юмыг зэрэгцүүлэх гэсэн, гэр бүлээ болгоё гэсэн, аж төрлөө болгоё гэсэн, хажуугаар нь өөрийгөө болгоё гэсэн. Тэгэхээр угаасаа тэгэл ер нь өөрөө гэдэг хаягдал та. Гэхдээ хүний амьдрал болсон хойно хайж болохгүй байхгүй. За би яг та бүхий те одоо зарим жирэмсэн байж болно, зарим ажилттай байж болно, зарим жоох таарч болно. Хажуугаар нэг өдөрт 10 минут бас нэг тийм бас амжуулах хэрэгцээ байдгийг. Та тийж бас жоохон амжуулах хэрэгтэй байд. Үгүй бол та яг үнэндээ энэ одоо байгаа амьдралтаа бас жоохон ядраа, залхаад байгаа юм шүү. Эсвэл бол залхаж байгаагаа та бас хүлээмжшэрхгүй ер нь тийм жоохон гөрөө яваад байгаа юм шүү. Энд чинь тэгээ яг үнэндээ бас тань гоё үр дүн яадаг тийм ерөөсөө авчихгүй байгаад байна шүү дээ, тий? Жоохон харж үзэлтэй, ээлтэй. Хүний амьдрал бас яг байж болно. Гэхдээ бас нэг юм ээлдэг дөрөв очих жоохон явдалтай болчих юм аа. Уг нь дөнгөцсөн харахад гайгүй гэхдээ ээлтэй тэгээд өөрөөсөө хайрлаж чаддаг дандаа бусдыг өсөх эсрэг тийм зөндөө ядарсан. Тэрээс үүш тийм трама авцсан гэж байхад ядаргатай байдаг. Та яг жоохон тийм байдалтай байх гэж бодож байгаа. Тэгээд тэр нь хараа. Сар өдөр бас шүн угаац. Хамгийн гол нь та энэ яг ийм амьдрал хизээ дуусаад хизээ сольжих гэж та яг үнийг мэдэхгүй байгаа шүү дээ. Нэг л их явсан хүн байгаад байна. Нэг л их тийм ардын баатар. Тэгээ энэ ийм хизээ тэгээ гоё болчих гэж хизээ гавьяаны амралтанд авчтай хизээ яхах юм мэдэхгүй. Хүүхдүүд томрохоор ч юм уу эсвэл нөхөр инкер ч юм уу те. Эсвэл 1000 хувьцаа орж ирэх ч юм уу нэг тийм балаа нэг тийм юм бодоод яг нэг юм бодит гаргалгаар та орохгүй байна. Орохын төлөө та заастаа хичээх хэрэгтэй байгаад байна. За юу. За зөөрөд нэг одоо саяны хэлсэнүүд байгаа шүү дээ сахилга бат яаж сахилга баттай үнэтэй туулах хэрэгтэй ингээд явбал яах вэ? За та 3 сава та яг зөв замаар орно. Энэ хөдрөө сонсон хүн танд эрэгтэйч сүнсний ур чадвар байна, эмэгтэйч сүнсний ур чадвар байна. Юу гэсэн үг вэ гэхээр эмэгтэй хүн шиг олон зүйлийг зэвсэж чадна. Гэхдээ эрэгтэй хүн шиг бас амьдралын холыг хараад сахилга баттай байгаад бас хэд мэдрэмжэд авахгүй бас тэр логикод дагаад бас сайхан явж бүрэн чадах юм байна. Тэгэхээр юу гэсэн үг вэ гэхээр энэ хөдрөө сонсон хүн таач гисэн бас одоо өөрийгөө сайхан хайрлаад өөрийнхөө хүссэн юм сайхан хийж аваа те бүрэн сайхан өөрчлөгдөөд гоё юм руугаа ороод бас хажуугаар нь амьдралаас зохицуулаад хүүхдүүд юм уу найз зөвхөн найз залуу гэдэг юм уу те аль аллаас нь сайхан зохицуулаад явах боломж бололцоо бүрэн байгаа юм байна. Энэ рүүгээ та бас орох юм байна. Тэгээд энэ саваа 3 саваа гал хөдөр учраас аюу тийм хурдан үйл явдал болдог. Тэгэхээр одоо тийм та яг ингээ өөрчлөлтийгээ шийдэхэд бол одоо тийм өөрчлөлт бол өнөө маргаашсаас ч юм уу аюу хурдан хугацаанд орж ирэх бүрэн боломжтой юм байна. Тэгэд нэг юм юу гэдэг штэ Монголд барилга барьж дуусчаа тэгээд балан хөлөдөг штэ даргын гар үсэг
Яг тэр шиг та ер нь байгаа юм байна. Бараг худалчинд гарын үсэг зураад шийдэг гэвэл та юм шийдэж чаддаг. Одоо зарим хүмүүс тамхинаас гаргаж бөө юм болдог бол та тамхинаас гарыг л гарчдаг, архинаас гарыг л гарчдаг. За одоо би ингэ дахиж хүнтэй одоо энэ хүнтэй уулзах болиг л уулзах болчдаг. Нэг хэсэндээ та уг нь яг нэг юм сонин жисч зүйлсүүдээр аяг тийм сахилга баттай. Гэхдээ яг тэгэд амьдралдаа энэ сахилга баттай бас ашиглая гэхээр ашиглаж болохгүй байгаа. Одоо тэгвэл та тэр сахилга баттай амьдрал дээр ашиглан заяа. Тэгэж байж таны амьдралтай одоо аюу тийм гоё зам руугаа орох, ажиллаж руу үйл явдал руу орох бүрэн шанс боломж яадаг гэдэг юм байгаа гэж байгаа. Тэгэд нэг юм завь. Таныг амьдралын завьд хүлээж байгаа шүү. Гой бол юм бол бүрэн хүлээж байгаа. Хоёрдугаар жоохон орчноо солимоор байна. Нэг бол онлайнаар юм уу эсвэл яг бодитоор нь газар дээр очиж хүн амтан дээр очиод уулз ингээд явмаар байна. Тэгэхгүй бол би л нэг гэрийн бүг одоо тий гэрч шүүсэн сүнс гэдэг шил тийм явааргүй байна. Одоо юу хэлээ штэ. Хүмүүс ч одоо ингэ яриад штэ. Дэх үед бол гэрч шүүсэн сүнс гэхээр одоо тухайн гэрч нас барсан хүн хэлдэг юм аа гэдэг. Одоо болохоор зур тухайн гэрч уцаа орж байгаа хүнийг одоо тийм тухайн гэрч шүүсэн сүнс юм аа гэдэг. Тэгэхээр бодож үзээрэй миний Монголын ард түмээ. За юу. За харин одоо юу яана? Одоо танд юу гэж одоо гаргалгааны болон навигчсан хөтөлбөр рүү орцгоё. За. Эхнийх нь 6 зоос. Биш энэ бурууч. За, чөтгөр. Одоо болчих. Угаасаа танд нэг юм баллаа юу байд юм байна. Овооны амьдралаа сайхан болгоно ингэж ихээр одоо чөтгөрийн бодол нь тийм эсвэл үйл явдал нь жоохон давхцаад байдаг. Гэтэл одоо танд нэг жоохон тийм орк зан хэрэгтэй байна. Юу ч болсон гэсэн би энэ хийн гэсэн юм хийж дуусгана гэдэг. Яг тэрэн шиг та байхгүй бол одоо ингээд за би одоо сахилга готтой бай тэ гоё бай тэ өөртөө хайрлаг юмтэл гинт хүүхд төлдөг ч юм эсвэл гинт ингээд хүүхдийн хоол яадаг ч эсвэл одоо ямар нэг болох ч юм үгүй. Мянга хүүхэд ийм болгоо эсвэл яадаг босон ч бай та өөрийнхөө гоо сайхан яадаг гэдэг юмд бол хаач байх ёстой. Энэ бол таны амьдрал ямар ч зүйл хүн өөрийнхөө сахилга баттай та гэсэн л бол юу явах ёстой гэдэг хийх юм хийж л яддаг юм. Тэгэхээр юу яана? Яг өөрчлөе гэсэнд бол сахилга баттай зоох өөрчлөлт нь бас тэрэндээ өмнөж байна. Их тийм хүмүүсийн тийм буруу одоо гадны буруу үлгэр дуурайл гэж байдаг штэ. Найз нөхдийн тийм юмд бол автахгүй. Автыг гэсэн хүнд бол үгүй шүү гэж наадах шулуун зүйл хэл. Тэгэхгүй бол та ингээ автаад яваад хаад нөгөө л бол ороо яваад байна. Би бол одоо энэ хүмүүс сонгосон хүмүүс танд бол сайхан гоё сайхан амьдарч бол зөвлөмөр бай. Гэхдээ нэг та өөрөө хүсэж байгаа бол шүү. Хэрвээ та үнэхээр гоё амьдрий те амьдралаа сайхан болгож хүсэж мөрөөдөж өөрчлөмөр байгаа бол яалч та дотоод асуудлуудаагаа бол нүүр тулахаас өөр арга байхгүй. Та тэгж нүүр тулахгүй бол одоо та 1000 хөзөр үзэл 1000 манифест хийгээ 1000 лүүчин тавиулаад эсвэл 1000 нөхцөлцөн аллаа бүгд дуудуулаач нэмэр байхгүй. Яагаад гэвэл дотор таны чөтгөртэй холбоотой юм шүү. За юу. Тэгэд шийдвэр хамгийн чухал. Яг энэ дээр шийдэж байж. Тэгэхээр зоригтой шийдээрэй. Та чадна. За хоёр дахь нь юу яана? 6 зоос. Хүмүүст сайхан туслаа тийм гоё явмаар байна. Нэгсэн хүмүүстэй тийм сайхан өөрөөхөө бас сайхан жаргал зовлонгоо хуваалцаад ойлгуулаад тийм одоо таныг ойлгодог, таныг хүлээн зөвшөөрдөг тийм бас хүрээлэлтэй найз нөхдөд болмоор байна. Эсвэл байгаа бол тэдэнтэй сайхан ярилцмаар байна. Тэгэхгүй бол нэг л их гүрээсэн, нэг л их ард аюулч юм уу? Эсвэл бол нэг л их нэг юм Монгол кинод гардаг ч нэг амар сайхан жүжигч Холливуд амраагийн нэг л их тийм зовсон харцтай яг л их тийм хүн яваад байна. Гэтэл нэг тийм амьдралж харахад нэг тийм амар бас цоохор юм хайрцангуй гайгүй шүү дээ. Та өөрөө эсвэл нэг тийм тэрэндээ нэг тийм одоо өөрсдөхгүй зүгээр эндээ ингэ байгаад гэж бодоод байгаа юм уу? Болохгүй шүү дээ. Мэдж байгаа биз? Бас нэг зүйл нь юу вэ? Өөртөө яг яаж амьдрах вэ? Яавал те хүүхдийн шиг тийм сайхан ажирлын гоё мэдрэг явах вэ? Тэрэн дээр та сайхан төвлөрч явмаар байна. Тэгэхгүй бол ууг нь таны дотор хончин бол тийм жоох хүүхд амьдралын сайхан мэдрээ те гоё бай ингэж хийж явдаг мөн. Гэхдээ
та тэрийгээ тийм дандаа дараад үгүй би ийм байх, би тийм байх гэдэг. Энэ чинь ад жаргалын мэдрэнгээ сахилах утгаас байж болно үстэй. Яг тийм жоохон ингээл нэг ганцаар явж байхдаа ингээл гоё тоглож болоод дууд хуурдаад явдаг ч юм уу те. Актрийн хийх юм бол аюулсан хийждэг. Яг хийх юм бол аюулсан хийждэг. Тэгэж явмаар байна заа юу. Тэгээд дээр нь 6 зоос хүмүүсийн хүмүүсээс тусламж ав. Битгий нэг тийм ганцаараа зөвшөөрнө гэсэн юм бол байхгүй шүү. За юу. За 3 дахь нь 10 аяга. Тэгэж байж яа нэ манайх нь яг 13 автобусын бодлоо яг замын харалтай байдаг. Тэгээд цонх хаагаад байгаа хэрнээл заримдаа тийм замын дууд чимээ орж ирэх юм. За тэр чи яг 10 аяга гарсан. Юу гэсэн үг вэ гэхээр яг ингэж зөв явж гоё явж байж таны амьдрал одоо юу яа? Та энэ өсөр сонссон хүн та эрен тойрон чинь ямар хүмүүс байна? Та яг тэрнийгээрээ тэр хүмүүсийнхээр явдаг юм байна. Та ингээ юу гэдэг таны тоохгүй, таны ингээ яасан гэсэн хүмүүс байгаад байвал та гоё байхгүй. Харин та тийм гоё хүмүүстэй гоё байвал та ч гэсэн гоё байж бүрэн гоё байж чадна. Тэрний итэг, тэрний хөдлөө яв. Бас тэрнээс гадна юу шүү? Та яг өөрийгөө тийм гоё газар, гоё ажил хийсэл гоё тийм ингээд бардам явчихна гэж. Гэхдээ итгэвэл бүр сайн. Яг тэгж явах хэрэгтэй байгаа. Тэгэхгүй бол нөгөөлийн гэдээ хаад тэгэл яг өндөө жоохон бүтггүй юм биш үү дээ гэдэг хөзрөл нэр харж байгаа. Гэхдээ их тийм амар пагтлах зүйл бол биш. Яг өндөө та жоохон амьдралдаа өөрчлөлт хийж бол таныг бол өстой бурхан багш бол буйнаар гарц затлал зөндөөл юм болно. Нэг тийм амар би яадаг үлээ би ингэ хөлөд их хөлөг гэсэн юм байхгүй. Зүгээр сайхан найдаал ороод юмаа хий. За угаас тэнд туслах хүмүүс ч байгаа юм байна, хамтрах хүмүүс ч байгаа юм байна. Бас гоё найзлах хүмүүс гэсэн амьдрал төрөд ирээд зөндөө орж ирэх юм байна. За яа. За ерөнхийд нь харахад бол та дайчин бас сахилга баттай өөртөө ихтэй логикод дагадаг явахгүй бол танд ингээд нэг юм та тэгж байж та их гоё явна. Үгүй бол тань ингээд жоохон тийм байх гэхээр тэгэл одоо хорлдог ч юм уу эсвэл одоо тэний байдал оруулаад байдаг юм бол байгаад байна. Нөгөө талаас та яг одоо амьдралын олон юм амьдралын хатуутыг туулж байгаа учраас энийг бас солихын тулд та ухаалаг тоглолт хийх ёстой. Тэгэхин тулд хүмүүсээс туслах ч хүмүүс амьдралын сайхан одоо толгоогоо ажуулангаа амьдралын сайхан мэдрээрээ зөрөөд тэгж чадвал зөв замаар явахаас гадна бас зөв туслах хүмүүсээс зөндөө гарч ирэх юм байна. За одоо юу яана? Сахиусны тэнгэрүүд танд юу гэж зөвлөж байна? Харцгаая. Одоо ийм одоо чөтгөрөх зөвлөлтэй нөө тэгтээ тийм том юу чөтгөр биш. Ингэмээр байна. Эерэг сонголтыг хийж чөтгөрүүдийг жоо хөөё. Тэгэхгүй бол таны амьдрал яг үнэ тийм хов төрлийн гэхээс илүү тийм сонголтын дунд явдаг. Та зөв сонголт хийвэл тэгэл зөв нэг гоё юм явна. Буруу сонголт хийвэл тэгэл буруу юм хийгээд яваад байна. Тэгэхээр амьдрал бол яг үнэ тэр чигтээ таны хувьд бол сонголт. Гол нь энэ сонголтоо та яг өөрөө бас хүмүүстэй ярилцж тэ. Одоо нөгөө гэдэг чтэй саятан болох юучлээд байна нэг. Тэрэн дээр шиг та яг чухал сонголт хийх ёстой. Таны амьдралын үед тийм сонголт зөндөө болж байгаа шүү. За. За харин таны одоо энерги одоо юм байна вэ? За, аягны Хүлэгбаатар. Жохон мэдрэмжэндээ аягүй хатгаж яваад байна. Энэ аягны Хүлэгбаатар бол за ёстой нөө юу мэдрэн тийшээ тэр харсан зүгөө тавьдаг хүн. Тэр нэг тийм сайн утгаар биш шүү. Өөр тийм уул хараад уул руу тэгэл гол хараад гол руу те хүүх хараад хүүхэн рүү тавьдаг тийм төрлийн хүн баггүй юу. Яг сайхан сэтгэлтэй цайлгын юм да гэтэл мэдрэл төрөлтэй. Яг тэр шиг таас жоон тийм байгаад байна. Батсан тийм тогтворгүй тэгээд өөлгөл хордоо үйлчдэг, инээгэл хордоо ийждэг жоохон тийм аягийн байдалтай байна шүү. Ер нь жоохон тэр тал дээр анхаараарай заа юу. Энерги зөвлөгээр юм байна. За 3 өдөр манд дууслаа. Өдөр төлөх дэлгэлтэн таалагдсан бол одоо лайктаараа, шеэрээрээ, сабскрайбаараа мэдээж маш баярлах болно. Мөн одоо гүйлэний утган дээр те юу хийх хүссэн ямар зорилготой байна. Та юу тэмүүжин төлөвч яваад тэрнчлээ сайхан манифест хийж зөвлөлтөө ерөөл төрөх болно. Тэгээд та бүхэн ингээд таараа зөвхөн юм үзүүлээ асуу яа гэвэл юу хийж болно. Надаас Facebook, Instagram-аас холбогдоод яахыг асууж болно. Уулз үзүүлэхэд би 10 метр байгаа шүү. Мөн ингээд байнгын стресстэй ингээд хямарч чадахгүй те ингээд одоо тогтвол байгаад байгаа бол таны нэрийг өгсөн гэсэн үг. Тэгэхээр та бүхэнд энерги зөвлөг Oracle давсыг санаж болгож байна. Ердөө 10 сарын минут давснаас нөрөд 10 сарын минут туршлагыг гаргаж ирэхэд аюул сайхан тавьших хойж гаргаж байгаа шүү. Тэг хамгийн сүүлд нэг юм хэлээ. Амьдрал танд
Сахилгабат хамгийн чухал. Та Сахилгабаттай байсан үедээ аж аргалтай амжилттай байдаг шүү. Заяа. За одоо ингээд дараач үзүүлэлт дээр бол сая та бүхэндээ хамгийн сайн сонсгороор хайртай шүү.